Аялын жим нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Үзэгч та бүхэндээ Завхан нутгийн сумдаар аялсан аяллаа тэмдэглэлээ үргэлжлүүлэн хүргэж байна. Ингээд та бүхэн үзэсгэлэнт яруу сумаар аялсан аяллаа тэмдэглэлийг хамгийн ихэнд хүлээн авч үзнэ үү? За их үзэгчтэй бид бүхэн Завхан аймгийн яруу сумдаа хүрэлцээрээд байна. За энэ сайхан нутагт бол Монгол улсын ерөнхийлөгч Нацгийн баг бандгаа төрснийг та бүхэн мэдэж байгаа хаа. За үүнээс гадна энэ сайхан нутагт бол байгалийн өрмөц тогтоц түүх соёлын туслууд их олон байдаг. За үүний нэг нь бол одоо миний хойно харагдаж байгаа цамц мод байгаа. За энэ модыг харах юм бол одоо аврах том хүн угаасан цамцаа дэлгэж тавьсан юм шиг ийм сонин мэдрэмжийг төрүүлдэг. Тэгээ та бүхэн бас энэ сайхан нутгаар аялахдаа олон сайхан одоо байгалийн өрмөц тогтцоос гадна мөн одоо түүх соёлын дурсгалт газруудтай танилцаарай. Нутгийн зам олны зочломтгой чанар, хүнлэг чанар, за мөн одоо та бүхэн нэг айлд саатан зочлоход бол энэ сайхан нутгийн одоо зам олны чин сэтгэлийн тэр хүндлэлийг бол мэдрэх болно гэдгийг хэлмээр байна. За нөгөө талаар бол нэг зүйлийг хэлмээр нь ер нь бол сум болгон өөрийн өрмөц тогтцтой гэдгийг бол та бүхэн Завхан аймгаар аялж явах явцад бол харсан байгаа. За хамгийн энгийн жишээ бол одоо Завхан аймгийн төв Улаастай хот руу явж байхад бол дөнгөж даваад нэг 20-30 км явбал яруу сум руу 20 км явбал очих ийм одоо ойрхон боломж бол байгаа. Тийм учраас бид бүхэн одоо Отгон нэмийн хайрхны төрийн тахилга 2016 онд болно. Тэгэхээр нэг 2 хоногийн өмнө нэг цаг хугацаа төлөвлөл яруу сумаар ороод энэ сайхан нутгаар зочлох юм бол үнэхээр энэ сайхан мэдрэмжийг төрнө. За хамгийн гол нь бол энэ одоо нутгийн Биндрия нуурын чуулган гэж болж ирсэн. Энд бол одоо анх Завхан аймаг байгуулагдах анхны чуулган болж ирсэн гэдэг. Ер нь яриад их юм бол байгалийн олон сайхан одоо хүчин зүйлсээс гадна хүн зооны өрмөц түүх соёлын дурсгалууд, хууч яриа домог гэдээ олон зүйлийг бол та бүхэн бас мэдэж болно. Тийм учраас сайхан энэ одоо оюуны эрч хүч шингэсэн энэ сайхан нутагт та бүгдийг саатан зочлохыг урьж байна. За яруу сумын хувьд түүх соёлын өрмөц дурсгалууд бол олон байдаг. За та бүхэн харж байна. Сумын төвийн урд байрлах энэ буган чулуун хөшөөг бол нутгийн зам олон хамгаалтанд авч хашаа барьсан нь бол үнэхээр сайшаалтай санагдсан. За ялангуяа энэ түүх соёлын ховор дурсгалуудыг бол одоо бид бүхэн хамгаалтанд авахгүй бол магадгүй энэ одоо чулууг хагц сохих мөн одоо алга болох гэдэг эрсдлүүд бол их өндөр байдаг. Тийм учраас энэ сумын хувьд бол энэ сайхан түүх соёлын дурсгалыг хамгаалтанд авсан нь сайшаалтай санагдаж байсан юм аа. За бид бүхэн яруу сумын нутгаас гараад Идэр голын хөндийг уруудаад Тэлэм сум руу явсан. За энэ хөндөд бол одоо хуучны балар эртний хөшөө дурсгалууд, хэрэгсөөрүүд гээд олон түүх соёлын дурсгалууд бол олон байдаг. За би түрүүн бол хэлсэн сумын төвийн урд бол одоо хашаа барьж буган чулуун хөшөөг хамгаалтанд авсан бол одоо хөдөө хээр талд бол энэ чулууг газраас нь авч унгааж за байгалийн урт хугацааны явцдаа дундуур хуваагдаж хагарсан ийм одоо сэтгэл эмзэглүүлсэн зүйлүүд бол харагдаж байна. Тийм учраас бид бүхэн энэ одоо түүх соёлынхон дурсгалуудыг хамгаалах асуудал бол хамгийн түрүүнд ярих хэлэх ийм асуудлууд бол болоод байгаа. Бид бүхэн хэтэрхий их одоо илүү том яриад байхаас илүүтэй нутаг орондоо байгаа энэ зүйлүүдийг хамгаалтанд авснаар ирээдүйд одоо аялал жуулчлалыг татах, нутаг орныг одоо хөгжүүлэхэд бол энэ одоо хүн чулуун хөшөө дурслууд болон түүх соёлын дурслууд бол үлэмж их хувь нэмрийг оруулд юм аа. Ялангуяа энэ чулууг одоо үзэхийн тулд магадгүй нэг сумыг зорж очих ийм тохиолдлууд бол бас бишгүй байдаг гэдгийг бол би бас энд тэмдэглэн хэлхийг хүсэж байна. Тийм учраас бид бүхэн энэ одоо хуучны хөшөө дурслыг хамгаалтанд авах цаг нь болж байгаа гэдгийг
хэлмээр байна. За бид бүхэн энэ сайхан эдрийн голын хөндөгөөс уруудаад тэлэм нуурыг зорьсон. За тэлэм нуурын хөвөө нар жаргах агшнд бол үнэхэрийн сайхан харагддаг. Завхан аймгийн хамгийн том нуур учраас энд ирэх аялагчдын тоол жилээс жилд бол өргөжин тэлсээр байгааг хэлэхэд бол үнэхээр таатай сайхан байдаг юм аа. Тийм учраас та бүхэн бас энэ сайхан тэлэм нуурын хөвөөнд ирж алжаалаад талиад явах юм бол энэ нуурын эд шид замун хууч домог шившлэг бүхэн та бүгдийн санаа бодол шингэж энэ оройг хизээч сайхан мартагдгаагүй өнгөрүүлэх ийм боломж бас нэмэгдэх юмаа гэдгийг хэлмээр байна. Тийм учраас та бүхэн бас Завхан нутгийг зорж энэ сайхан нутагт аялаарай гэдгийг дахин хэлмээр байна. Бид бүхэн Завхан аймгийн төдөвтэй сумд хүрэлцээрлээ. За энэ сайхан нутагт бол олон хотод туйлгаад төрж мэндэлсэн замун эрдэмтэн мэргэд гээд ер нь их оюуны ундрах болсон энэ хүмүүсийн тоогоор бол бас Завхан аймагт нэлээд дээгүүр байранд ордог. За хот төлөвлөлтийн хувьд бол энэ сайхан сум бол бас нэлээд Завхан аймагт үлгэр жишээ болгоц ийм сайхан сум. Та бүхэн алдарнуудын энэ нэрсийн хэлхийг харж байна. Монгол улсын ерөнхий сайд Жалханцдаг Дамдан Базар, за Жамсранжуу, Бачрбат, сайд нарын зөвлөлийн орлогч дарга Дүгүр зүрх гэдэг. Ер нь Монголдо хөгжлийн төлөө Монгол улсынхаа төлөө цуцлшгүй тэмцэж байсан энэ олон 10 эрдэмтэн мэргэд улс төрийн зүтгэлтнүүдийн үлгий болсон ийм сайхан нутаг байгаа. Тийм учраас та бүхэн бас энэ нутгийг зорж ирээд нутагдын төрсөн мэндэлсэн газар очивол бас үнэхээр гойд сайхан мэдрэмжийг авдаг юм аа. За төдөвтэй сумын хувьд бол бас олон сайхан бүхчүүд төрөн гарсан ийм сайхан үлгийн нутаг. За энэ нутагт төрсэн 3 сандуу гэж аймгийн цэргийн хурц арслан гонгорын сандуу жив. За улсын зан дашийн сандуу жив, улсын начин ламжвийн сандуу жив гэсэн. Ийм 3 хүчтэй бүхчүүд байсан байгаа. Тэгээд энэ 3 бүхийнхэн эд хавыг суу алдрыг мөнгөжүүлж сумын төвийнхэн урд талбайд энэ 3 алдартай бүхийнхэн гэрэлт хөшөөг босгосон нь бол үнэхээр нутгаа гэсэн сэтгэлтэй хүмүүсийн нэг сэтгэл нэгдэл байсан бол үнэхээр бахархалтай санагдаж байсан. За ингээд бид бүхэн төдөвтэй сумаасаа гарч Жалханцдаг Дамдан Базрын хүүд дарсан газрыг зорьсон. Халахын тамгатай 13 хутагтын нэг бол Жалханцдаг Дамдан Базар. За энэ эрхэм хүн бол Монгол улсын ерөнхий сайдаар 2 удаа томилогдсон ажилласан ийм түүхтэй хүн байгаа. За Монгол улсын Жалханцдаг Дамдан Базар Монгол улсын ерөнхий сайдаар 2 удаа томилогдсон ажилласан. За энэ хүний төрж өссөн нутагт бол гэрэлт хөшөө босгож энэ хүний суу алдрыг мөнгөжүүлсэн ийм томох бүтээн байгуулалтыг хийсэн бол их сайн талтай байгаа. За та бүхэн харж байна. Яг энэ хайс ашигласан энэ газар бол Жалханцдаг Дамдан Базар төр шашныг гээгүүлэх, түмэн олноо хайрлах энэ их үйлсэд бол үнэтэй хувь нэмэр оруулж өгсөн гэд бодоход бол үнэхээр бахархалтай санагддаг. За ялангуяа хутагд хүний төрсэн газар ирж олон сайхан эерэг энергийг авна гэдэг бол бас олдшгүй хөв заяа байт юм аа. За өнөөдрийн аялал ямар ч байсан иймэрхүү байдалтай. Өдний 3 цагийн үед нэг бяцхан
шин дэрэг мөрөг маа суух юм ажилтаа. Тийм учраас энэ 100 аялал хийж байгаа, амралтаар явж байгаа, дээрээ явж байгаа нөхцөлтэй хөвгтэй явж байгаа хүмүүс нэг ялангуяа бас шавар шалбагтай газар болгоомжтой гарч байгаа хэрэгтэй. За ер нь альва замын уртад бол замаа зөв тооцоолож, за гарам гарахын өмнөхөн машин суугаагүй юу гэдгийг шалгаж явахгүй бол бас замд ийм эрсдлүүд бол их олон тохиолддог. Тийм учраас бид бүхэн та бүхэндээ энэ эрсдлийг бас зөв тооцоолож гарах ёстой шүү гэсэн энэ одоо зөвлөмжийг хүргэж байгааг энэ ташрамд хэлгээд бас илүүдэхгүй байх. За үзэгчтэй аялал маань үргэлжилж байна. Тэгээд зуны дэлгэр цагт бол хаяа бас тэнгэр хангаа өөрчлөгдөж бороо цас холдож явдаг. Эхлээд шалгаж үзчихэж гарахгүй бол бас ийм эрсдэл бол бас үүсэж байна. Тэгээд манай машиныг татаж гаргахын тулд бас ачааны машин ирсэн боловч бас л хийргээд гаргаж чадаагүй. Тийм учраас энэ машин маань бол нэлээд сайн суусан байгаа. За та бүхэн бол энэ одоо машиныг харж байна. За том машин одоо бас хүчрэхгүй магадгүй одоо ачаа хүчрээс даацын хувьд бол нэлээд их боломжгүй ийм харагдсан. За ингээд мэдээж төв зам учраас туслах машинууд бол олон байдаг учраас Nissan Patrol-ийн одоо машин татаж бид бүгдээ бас аян замд гарахад бол хүч нэмж тусалсан юм аа. За бидний аялал үргэлжлэн Завхан аймгийн Тосон цэнгэл суманд хүрэлцэн ирсэн. За энэ сайхан нутаг бол нэрс жимсний үлгий, замун одоо Монголын хамгийн хүйтэн цэг, хөдөлмөрч ард түмэн, замун урчуудын төлөвлөл болсон газар, баруун аймагуудыг холбосон газар гэдэг олон одоо сайн талуудыг бүрдүүлсэн ийм сум байгаа. За энэ сумын хувьд бол олон сайхан алдартай эрдэм нутаг хүмүүс төрж гарснаас гадна хөдөлмөрч гэдэг юм гол чухал үзүүлэлт үүдэг. Ялангуяа модны үйлдвэр байгуулагдаж эд ажиллаж байх үед бол баруун таван аймаг бол нодоор хангдаг байсан. Ийм сайхан үлцэтэй сум байна. За үзэгчтэй аялал маань үргэлжилж байна. Өнөөдрийн хувьд бол бас нэгэн баяртай мэдээг үзэгч та бүхэнд бас дуудаж байгаадаа таатай байна. За учир нь юу вэ гэхээр Завхан аймгийн Тосон цэнгэл сумын дундуур урсдаг байсан сайрын гол одоо ширгээд олон жилийн нүүрийг үтсэн байгаа. Гэтэл өнөөдрийн хувьд бол энэ гол маань бас эргээд хуучин урсаж байсан энэ сайхан урсгалаараа урсаж хүн зоноо баярлуулсан ийм үйл явдлыг бас бий болгож байна. За яагаад энэ одоо Монгол улсад сүүлийн жилүүдэд одоо гол мөрний урсаж татарч нуур цөөрөм ширгэх болвоо гэхээр бас мэдээж одоо хүнээс хамааралтай байгалийн зөв бус харьцаануудыг бий болгосноор одоо энэ гол мөрний урсаж татрах нэг бүрдэл болж байна гэж үзэж байгаа. Сайрын гол маань одоо дээд их авдаг хэсгүүдийн уусаар урсан моднуудыг бас зөв бусаар их огцсноос болж энэ одоо гол мөрөн ширгэх бас нэг шалтгаан болсон юм аа гэдгийг бол нутгийн зам олон одоо өвгчүүд ярьдаг. Тэгэхээр энэ бүхэн маань бол өмнө нь ортой байгаа. Ер нь бол сүүлийн жилүүдэд бол одоо модыг бол маш ихээр одоо зөв бусаар удаагаар ингэж огцлох болсон шалтгаанууд энэ гол мөрний урсгалд сөргөөр нөлөөлж байгааг үзэгч та бүхэн бас мэдж байгаа. Тийм учраас энэ бүхнийг бол бид бүхэн эргээд анхаарал авч хүн бүр одоо хямд тавьснаар энэ зөв бус байдалтай бол одоо бас сөргөөр нөлөөлж энэ эргээгээд эрэг одоо уур амьсгалыг бий болгоход бидний хүчин сэтгэл оролцоо чухал байгаамаа гэж тэмдэглэн хэлмээр байна. За ялангуяа сайрын гол маань одоо урсгалын хувьд бол нэгэн ширүүн урсаж байгаа нь бас өмнөх урсгалаас илүүтэй ч юм шиг ийм сэтгэлийг бол төрүүлж байна. Тийм учраас та бүхэн бас Завхан аймгийн Тосон цэнгэл сумаар одоо аялахдаа энэ сайхан голын уснаас ундаарч сэтгэл санаагаа ариуслаж бас нэг өрөмс мэдрэмжийг одоо авах ийм боломж бас та бүхэнд байгаа шүү гэдэг бас хэлмээр байна. За ялангуяа одоо баруун аймагуд руу явход бол Тосон цэнгэл сум бол одоо үнэхээр ачаадаа тайлах замун одоо аяллаар явах ийм хүчит газар байгаа. Тийм учраас одоо энэ байгалийн одоо аяж үйлчлэгийн энэ бүсэд бас нэгэн үнэ нэмсэн энэ сайхан гол урсна гэдэг маань аялагчид та бүхний сэтгэлийг сэргээх бас нэгэн сайхан бүрдэл болж байгаамаа гэдгээс тэмдэглэн хэлмээр байна. Би ч бас хүүхэд байхдаа энэ голоос одоо ундааж замын одоо шумбаж уссан учраас энэ сайхан голоо одоо ингэж сайхан усч байгаа бол үнэхээр сэтгэл тэмдэглэл сайхан байна. Ингээд үзэгч та бүхэн маань надтай үргэлжлүүлэн хамт ажиллана.
За бид бүхэн бол тосон сэнгэл сумын дундуур усж байгаа энэ байдлыг бол харж байна. За магадгүй энэ гол маань удаан усаагүй учраас энэ сайрын дундуур урсаж хүн зоноо баярлуулж байгаа энэ дүрсүүд бол харагдаж байгаа. Ялангуяа Улаанбаатар хотод байгаа энэ нутагтай холбоотой хүмүүс бол энэ нэвтрүүлгийг хараад үнэхээр сэтгэл нь баясаж тогтолж байгаа гэдэгт бол эргэлзэхгүй байна. За энэ сайхан гол үргэлж урсаж нутгийн зам олноо баярлуулж хүн малаа ундаалж ингэж урсаж яваарай гэсэн аштын сайхан өрөөлийг өргөн дэвшүүлж байна. За гол бүхэн өөрийн ундрахтай байдаг учраас гол бүхэн өөрийн зүй тогтолтой байдаг учраас энэ сайхан урсгалыг хамгаалахад бол иргэд бидний оролцоо хамгийн чухал байдаг шүү гэдэг бас дахин давтан хэлмээр байна. Тосон сэнгэл сумын дундуур урсдаг уянтын гол, сайрын гол гэж нэрлсэн энэ сайхан гол маань эдрийн голын их урсгалтай нэгж байгаа энэ сайхан агшныг үзэж та бүхэн харж байна. Ер нь бол бид бүхэн энэ сайхан жижиг голуудын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд байгальтайгаа эргээр хандах энэ боломжийг бол өөрсдөө ухаалгаар харж, ойлгож, за мөн байгалийн тэнцвэр байдлыг хадгалахад бол бид бүхний оролт хувь нэмэр асар их шүү гэдгийг бас энд тэмдэглэн хэлмээр байна. За эдрийн голын урсгал бол нэлийн үертэй хэсэг нь бол харагдаж байна. За энэ сайхан мөрөнгийн энтэй энэ том гол маань тосон сэнгэл сумын яг урдуур урсдаг байгаа. Тийм учраас энэ нутгийн ард түмнийг ундаалж энэ нутгийн ард түмний шүтэн болж ирсэн ийм сайхан ус байгаамаа. За энэ нутагт бол олон сайхан амьдралын үн цэнтэй түүхийг бүтээж явах хүмүүс байдаг. За үүний нэг нь бол улан нэмэх гэж энэ эрхэм ах байгаа. За энэ ах маань бол Украин дугуйг насаараа унаж яг л өмнө байсан яг тэр хүрээ хадгалж хэрэглэж ирсэн нь бол үнэхээр багталтай санагдсан. Ингээд та бүхнийг олон нэмэх ахтай уулзуулъя. Ахны энэ дугуйг 1981 онд 8 айлд манай 8 айлд төрөө гэж байсан. Тэгээ тэр нөхрөөс ахан галаманд нэг жолооч байсан. Нормын ногоо өмнө цамцыг авсан. Тэр нөхөр нь 3 моцыг л авсан. Тэгээ 81 онд авсан. Тэгээ 30 жил өмнө. Ашигтай тал нь хүн эрүүл мэндэд л ашигтай шүү дээ. Ажил их хурдан цаг их болж байна. Жилээр дөрөөлөр гомд. Өвч гэсэн болсон шүү дээ. Завхан аймгийн их уулсан бол их уулсын дунд оршдгоор их онцлогтой сум. За энэ сумын урдуур мөн л эдрийн гол үзэсгэлэн сайхан урсгалаа ундруулан урсдаг нь бол багталтай сайхан харагддаг. За мөн нутгийн бахархал болсон нэгэн хясаа байдаг нь бол гүнжин хясаа байгаа. За гүнжин хясааны хувьд бол эрт дээр цагийн түүхийн тусгалыг өөртөө шингэн авч үлдэж ялангуяа зөвхөн түүх домог яриа төдий биш өөрийн тодтох уул мөрийг үлдээсэн нь бол энэ нутагт бол үнэхээр гүнж явж байсан юм байна. Энэ нутгаар гүнж явахдаа энэ гүнжин хясаагаар явж зам засуулсан юм байна гэсэн энэ уул мөр бол харагддаг. За та бүхэн бол харж байна.
За үзэгчдээ бид бүхэн Завхан аймгийн Их Улсумын нутгаар аялаж байна. За энэ сайхан нутагт бол одоо эртний хөшөө дурсгал, за мөн одоо түүх томгийн уул мөрөөл их олон байдаг. За тэр дундаа бол одоо гүнжтэй холбоотой хөшөө дурсгалууд, үлгэр домог шиг ийм сайхан одоо олон яриа бол зон олонныхоо дунд яригцаар иржээ. За миний одоо та бүхэнд үзүүлж байгаа энэ ойн өргөн чөлөө бол Манжин хааны одоо эрх гүнж халах даяар эр нөхөр хайжгаад энэ одоо Их Улсумын орчимд энэ одоо ширэнгэн за бөглөө бартаатай энэ одоо ойн чөлөөнд ирж тулсан байгаа. За тухайн үедээ бол зам одоо ямар ч явах боломжгүй бартаатай байсан учраас Манжин хааны эрх гүнжийн одоо тэр дагалдаж явсан хүмүүс нь энийг одоо энэ ойн өргөн чөлөөг засаж зам гаргасан байна. Тэгэхээр та бүхэн бас энэ чөлөөг харж байна. Үндсэндээ бол одоо орчин үеийнхаар бол маш явах юм боломжтой. Тухайн үед бол сүүх тэрэг байсан хэдий ч гэсэн нэлээх өргөн том бүрэлдэхүүнтэй явж исэн учраас энэ ойн чөлөөгөр бол одоо зам засаж ямар их нөр хөдөлмөр гаргаж энэ ойн чөлөөг одоо гаргасныг та бүхэн бол бас бэлгнээ харж байна. Тийм учраас ер нь бол энэ сайхан нутагт бол одоо гүнжтэй холбоотой олон сайхан түүх домог яриа байдаг. За өмнөх нэвтрүүлгээр та бүхэндээ үзүүлж исэн Алаг Байван хааны гүнжийн хөшөө дурслагын талаар бас та бүхэнд танилцуулсан. Одоо Манжин хааны гүнжийн одоо зам зассан энэ одоо сонирхолтой баримтыг бол өгүүлж байна. Ингээд та бүхэн гүнжийн станы энэ сайхан одоо замаар бас Баруун аймгийг зорихтой аялаж энэгээр бас явахдаа өрмөц сонин одоо мэдрэмжийг авч тухайн үед очисан юм шиг ийм сайхан мэдрэмжийг авч болох юм аа. Аялын жим нэвтрүүлэг маань Завхан нутгийн яруу, төдөвтэй, тэлмэн, тосон цэнгэл, их уулсмаар аялсан нэвтрүүлгээ үзэгч та бүхэндээ хүргэлээ. За энэ сайхан сумуудад бол өөр өөрийн өрмөц одоо байгалийн урлал, хүн зооны түүх намтар, за мөн түүнээс улбаалсан одоо түүх соёлын дурсгалууд гэд олон зүйлийг та бүхэн бас нэг цаг хугацаанд олж мэдсэн байх. Ингээд та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзцаая.